Банкны хуулиар бид нар банкны монополийг задлах ийм хууль байсан. Тэгээ 2023 оны 12 сарын 30-нд бүгд хэрэгжиж дууссан байх ёстой байсан. Тэгээ өнөөдөр энэ хуулийн хэрэгжилт ерөөсө хангагдсангүй. Тэгээ хангадаагүй шалтгаан би бол Монгол банкны удирдлагт байна гэж хардж байгаа. Тэгээ өнөөдөр улсын ерөнхий прокурорт энэ асуудлыг шалгуулах зорилгоор гомдол гаргаж хөргөж өгч байна. Банкны хүү одоо хэд байгаа вэ? Зээлийн үртэм шид байгаа вэ? Энэ бүх энэ хүүний эцсийн үртгийг хэн төлдөг вэ? Эцсийн хэрэглэгч хүү иргэн л төлдөг. 3 жил болоход ямар ч үйлдэл хийсэнгүй. Тэгэхээр одоо байгаа банкны удирдлагт нь бол Монгол банкны удирдлагт хариуцлагын тооцоод энэ хуулийн нэмэлт өөрчлөлтийг хангаж өгөхгүй бол өнөөдөр арилжааны банкуд ч гэсэн маш хэцүү байдалд орсон. Яагаад гэхээр хуулийг хэрэгжүүлээгүйс болоод хууль зөрчсөн болоод одоо олон улсын банкудаас буцаагаад гадаадын зээл нь татгадах ийм нөхцөл байдал үүссэн байгаа байхгүй. Тэгээ өнөөдөр энэ Монгол банкны удирдлага ямар зорилгоор ийм үйлдэл эсвэл хийж байгаа нь ерөөсөй тодорхойгүй байгаа. Тиймээс өнөөдөр ерөнхий прокурорт энэ бичиг өгнө. Дараад нь бол энэ одоо байгаа Монгол банкны удирдлагыг хугацаанаас нь өмнө татаж уулгах, дараагийн одоо яг мэргэжлийн салбарын хүмүүсийн томилуулах энэ асуудлыг бол их хурлын дарагт шаардлага өргүүлнэ.